мэдээлэл авсан юм аа. За сайн байна уу? Сайн байна та. Улсын тэрийг нөө улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 63-ийн 1-ийн 2 дахь заалтын дагуу арга хэмжээ авагдана гэж зүгээр майхны зөвшөөрөлтэй газар та бүхэл бүтэн хотхон тусгай. Төрийн тусгай. Араа энэ. Ямар авир ичдэггүй юм бэ? Хүүе. Мэдээлэл авчи. Гишүүнээ уучлаарай мэдээлэл авчи тэхүү. Хой, мэдээлэл авчи. Наа чи газар нь Монгол улсын иргэд их байгаа. Зүгээр дээр нь очиод би барилга барьцээ. Тэгэл болоо. Барилга барих боломжтой амьдрмаар байна шүү. Гишүүнээ уучлаарай. Би угаа яриад тусч тэхүү. Гарыг чи авчиж үзүүлэхөө би чамд. Наад 32 амын чи төрчгээр нь авцсан байгаа штэ. Намайг ганцхан ингэж ах юм. Би ганцхан амтай л хүм штэ. Чи бусдын хөлдөө. Ганц амтаа гэдэг чи юу гэсэн үг юм бэ гишүүнээ? Юу, ганц ам биш. Нэг нь энэ ам, нэг нь энэ уулын ам. Хоёр ам. Би яах вэ? Зөвшөөрөл хэн олгосон? Бусдын чи ингэж мөшиг. Чи зөвшөөрөл таньхгүй олгосон. Чи бусдын чадахгүй. Би өөрөө зөвшөөрөл. Гишүүнээ Гишүүнээ та эрх мэдлээ өөртөө уруулан ашиглаж ингэж ойлгож болох уу? Би ерөөсөө эрх мэдлээ уруулан ашигласан байхгүй. Би өгсөөлөө ашиглаж байна. Энэ баг дуул руу өгсөөд байгаа зү. Энэ хоронцоо хотхон ч. Хараач наа нүд. Удахгүй. Захиалга авна шүү. За миний дүү мөнгө төгрөгтэй олцоод ихчихээ энэ аманд амьдрах заяа байвал энэ насанд чи байгаа байхгүй бол байхгүй. За юу. Та юу хийнэ? Чи ганцаараа намайг ингэдэг юм уу? Энэ араа манайха энэ давхрааны идгээгүй энэ хүүхэн ингээд намайг мөшгөө явуулах. Та эрх мэдлээ уруулсан тийм машин руу оруулахгүй хүний эрх хууль зөрчиж араа. Та эрх мэдлээ уруулсан заяа. Би чамаа. Та гишүүнээ та эрх мэдлээ уруулан ашигласан гэдэг бүлээн зөвшөөрөлтэй тийм ээ сайн юу? Би ч гэсэн чамайг бичнэ. Өө за тэр гадраасаа аваарай. Энэ зурглаад байна. Зүйтэй мэ. За тэр барьж байгаа барилгыг сайн тэр гадлагыг нь аваарай. Энэ мэтчлэн албан тушаалтнууд өөрсдийнхөө эрх мэдлийг урвуулан ашиглаж одоо төрийн тусгай хамгаалалттай газар одоо хувьдаа ашиг сонирхохын зорилготойгоор ингэж хотхон байгуулсан байна.